Сайн байцгаана уу үзэгчдээ гигээ өглөөний мэндийг хүргэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор шинжлэх ухааны технологийн их сургууль 11 сарыг соёлын сар болгон зарлж байгаатай холбоотойгоор мэдээлэл өгөхөөр шинжлэх ухааны технологийн их сургуулийн нийгмийн хүмүүнлэгийн сургуулийн түүх соёл аялал жуулчлалын техникийн эрхлэгч доктор дэд профессор Наран Цацрал за шинжлэх ухааны технологийн их сургуулийн нийгмийн хүмүүнлэгийн сургуулийн түүх соёл аялал жуулчлалын техникийн ахлах багш Наран Баатар нар хүрэлцэрсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр сургуулийн талаар тий одоо 11 сургууль байна гэсэн тий шинжлэх ухааны технологийн сургуулийн тэр дотроо нийгэм хүмүүнлэгийн сургуулийн зүгээс бас энэ соёлын сарыг зарлж чинь гэж ойлгож байна. Тэгэхээр энэ соёлын сар гэхээр одоо яг ямар хүмүүс зориулсан тийм сар юм бол тий оюутан залуучуудтай юм уу багш нартай юм уу эсвэл бас нийт одоо үзэж байгаа үзэгчдэд ч гэдэм үү тий яг хинт зориулж байна. Энэ соёлын сарын хүрээнд яг юу хийгдэх юм тэр талаар та бас танилцуулаач. Сайн байцгаана уу. За шинжлэх ухааны технологийн их сургууль бол салбар 11 сургуультай. За тэгээ манайх ингээд нийт одоо энэ салбар сургуулиудын одоо инженерийг бэлтгэдэг сургууль учраас оюутнуудаа зориулж одоо соёлын сар гэж одоо урд нь бол манайх соёлын 1 өдөр, соёлын 7 хоног гэж хийжсэн бол энэ жилээс соёлын бүр бүтэн сарын юм аян зарлж байгаамаа. За тэгээ энэ сарын аяны хүрээнд бид нар одоо сонгодог хөгжмийн өдөрлөг, сонгодог хөгжмийн үдэшлэг за тэгээд мөн гэмт хэрэг, мансууруулах бодис, за мөн унаа нийтийн тээвэртэй холбоотой соёл, мөн тусгай хэрэгцээт одоо суралцагчдад зориулсан соёл, хооллох соёл, ном унших соёл гэл ингээд ийм спортын, соёлын, урлагийн ийм цогц арга хэмжээг манай шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутны хөгжил үйлчилгээний алба, за мөн манай нийгмийн хүмүүнлэгийн сургуулийн одоо сургуультай хамтарч зохион байгуулах гэж байна. За тэгэхээр оюутан залуучуудтай зориулаад тийм маш олон гой яг хотын иргэн ч гэдэм бол тийм ер нь ингээд соёлтой иргэн хүн ямар байх талаар сайхан оюутан залуучуудтай зориулаад яг хичээл ороод нэг 3 сарын дараагаар энэ аяныг зохион байгуулж явуулж байгаа маа. Тэгэхээр мэдээж явуулах бас шалтгаан байгаа бах тийм бас олон судалгаа басны үндсэн дээр бас соёлын сар болгож зарлж байгаа. Эсвэл юм сарыг өөр сар болгож явах юм танахаас. Ер нь бол одоо тийм сар гэж нэг хайхтар ярьдаггүй. Тэгээ урд нь бол одоо жишээлбэл миний бие бол 2002 оноос хойш оюутнуудаа зориулж одоо ялангуяа энэ урлагийн инженерийн оюутнуудыг бас юм урлагийн мэдрэмжтэй соёлын талаарх одоо ойлголттой оюутан болох үүднээс сонгодог хөгжмийн өдөрлөг гэж 2002 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн. За тэгээ энд сонгодог хөгжмийн өдөрлөгөөр оюутнууд маань одоо ая таах ялангуяа дэлхийн болон Монголын одоо тэр сонгодог хөгжмийн зохиолчдын аяыг сонсоод одоо 3-5 секундын дотор сонсоод тэр хүний одоо тийм нэртэй ая байна. Тэгээ ингээ хоорондоо өрсөлдөх. За энэ хооронд оюутнууд маань одоо жишээлбэл утасны хонх нь янз бүрийн аятай байсан бол тэр аяыг ингээ бэлтэж байгаад нэг 7 хоног 10 хоног бэлтэж байгаа сонсоод таасны дараа тэр утасны хонх нь бүгдээрээ сонгодог хөгжмийн ая болцсон байх жишээтэй. Тэгээд нэгнийх нь утас дуурахаар өө чинийх Моцартын одоо тийм турк марш явж штэ ч юм уу ингээд хөөх юм одоо нөлөөлөл нь зөв энгийн байдлаар илэрч гарч ирж байгаа юм байдлууд явж исэн. Тийм учраас бид нэр одоо энэ нөлөөллийг улам одоо гүнзгийрүүлэх үүднээс тэгээ маш ганцхан одоо ийм сонгодог хөгжим биш маш олон талын одоо соёлын, урлагийн ийм арга хэмжээг одоо зохион байгуулъя гэдэг үүднээс энэ жилээс бүр одоо өргөн хүрээтэй соёлын сар болгож зарласан байнамаа. Ер нь аливаа улсын иргэдэн тий сонгодог хөгжим, сонгодог урлагт дурлах тусмал илүү хүмүүжж идэг, илүү соёлжж идэг тий. Тэгэхээр зэрэг одоо энэ соёлын сарын хүрээнд танай нийгмээс бас юу зохион байгуулж байна? Тэр талаар бас танилцуулаач. За инженерийн мэргэжлийн оюутнуудад одоо нийгэм хүмүүнлэгийн суур эрдмийн хичээлүүдийг бид нар бол орж байна. За тухайн одоо философи, инженерийн ёс зүй, за хүний хөгжил, гэх мэтлэнгээр хичээлүүдийг орж байгаа соёл судлал. Тэгэхээр ерөнхийдөө инженерийн зөвхөн мэргэжлийн мэдлэгтэй байх төдийгүй бас одоо нийгэм хүмүүнлэгийн одоо суур ойлголтууд, за тэгээд нийгмийн хүмүүнлэгийн үнэлэмжүүд, за үндэснийхээ уламжлал соёл зан заншлыг одоо ойлгож хүндэлдэг, хүлээж авдаг, за түүнийг одоо сурталчилан дэлгэрүүлдэг үн цэнийг нь одоо мэдэрсэн тийм одоо үндэсний сэхэтнүүдийг боловсруучдыг бэлтгэх явдал бол их чухал байгаамаа. Тэгэхээр бид нар бол одоо технологийн сургууль гэдэг одоо зөвхөн өөрсдийнхөө мэргэжлийн хичээлээр явцууралгүй бас ийм
соёл өнөөдрийн хүндрэлтний соёлт одоо хүндрэлтний эзэмшил зохих зайлшгүй одоо мэдлэг чадвар хандлагуудыг одоо эзэмшсэн байх энэ хүнийг төлөвшүүлэхэд манай энэ соёлын сарын харамжаа их чухал байдаг. Тийм учраас бид нар бол энэ мэрэгжлийн ёс зүйн хүрээнд хиймэл оюун ухаан ба ёс зүй гэсэн улсын олимпиад одоо зохион байгуулж байгаа энэ сарын аяны хүрээнд. Тэгээд энэ одоо сүүлийн үед одоо хиймэл оюун ухаангүй салбар гэж байхгүй болсон байна. Тэгэхээр инженер хүн өөрсдийнхээ тодорхой шийдэл одоо төсөл хэрэгжүүлэхдээ хүний эрэхтэй байх, хүний эрхийн мэдрэмжтэй байх, хүний эрхийн одоо хууль эрх зүйн үүднээс ёс суртахууны үүднээс хандлагатай байх, энэ бүхнийг одоо тооцож үздэг байх. Ийм хариуцлагатай инженер хүн бэлдэх бол их чухал байна. Тийм учраас бидний олимпиадын гол зорилго бол үүнд чиглэж байгаа. Ер нь ямар ч ажил мэргэжилд бол ёс зүй тодорхой хэмжээнд байх хэрэгтэй тийм. Тэгвэл сүүлийн жилүүдэд бас тодорхой хэмжээнд бас алдагдж байгаа холбоотойгоор илүү одоо шинээр яг гарч ирж байгаа зүйл дээр анхнаас нь энэ ёс зүйтэй ингээд ажиллаад сурчих юм бол ирээдүйд бас зөв төлөвшлөлөө олно гэсэн үднэс энэ олимпиадыг явуулж байгаа юм байна. Тэгээ олимпиадад одоо хичнээн хүүхэд бүр шүтээсийн одоо тэр 11 сургуулийн бүх хүүхдүүдийг хамруулж гин үү эсвэл зөвхөн одоо танай энэ сургууль дээр бас яг танай энэ олимпиад явуулж байна яаж юм. За энэ бол нэг философи хүнийхээ уулзалт гэдэг утгаараа манай хамтран ажиллах байгууллагууд болох одоо Монголын Amnesty International байгууллага за тэгээд Монгол Улсын сургууль ингээд манай шүтээс гэдэг энэ гурван байгууллага хамтраад зохион байгуулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө философи хүнийхээ уулзалт гэдэг утгаараа энэ улсын үндэсний олимпиад юм байна. Тэгэхээр шүтээсээс гадна одоо хууль эрх зүйн сургуулиуд ерөнхийдөө философи ёс зүйн хичээл үзэж байгаа оюутнуудыг одоо хамруулад тэгээд энэ ерөнхийдөө хиймэл оюун ухаантай холбоотой тодорхой энэ өөрсдийнхээ судалгааны чиглэлтэйгээ холбоод энэ одоо мэтгэлцэх, за рил хийх, за тэгээд тест ажилбар, за хүний эрхтэй холбоотой кино тайлбарлах гэх зэргээр одоо ингэж хооронд өрсөлдөх юм байна. Тэгэхээр энэ бол үндэсний олимпиад юм аа. Тий. Тэгэхээр яг хуу бидний энэ олимпиадаас юу хүлээж байгаа гэхээр энэ бол технологийн хамгийн сүүлийн ололтууд маань бид нар бол амьдралд бол маш өргөн хүрээнд нэвтэрсэн байна. Тэгэхээр энд ямар ёс зүйн асуудал бол гарч ирж байгаа. Цаашдаа бид нар юун дээр анхаарах уу гэдэг энэ одоо санал дүгнэлтийг гаргах тийм ийм зорилготой юм аа. Тэгээд ялангуяа энэ бол одоо хүний нийгмийн хариуцлага тийм мэрэгжлийн хариуцлага. За тэгээд түрүүний таны дурдсанчлан ерөөдөө ёс зүй бол хүний одоо бусдынхын талдахгүй байх гэдэг юм уу тийм. Тэгэхээр бид нар бол өнөөдөр мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дэх мэдээллийн аюулгүй байдал гэж маш ярддаг болсон байна. Гэтэл хиймэл оюун ухаан маань тэр гарч байгаа тэр шийдвэр маань хариуцлагын чухам хийн хүлээх вэ? Хиймэл оюун ухаан хүлээх үү? Эсвэл одоо түүнийг одоо инженер хүн хүлээх, алгоритм зохиож байгаа инженер хүн хүлээх үү? Эсвэл одоо нөгөө нийгмийн хэрэглэгч маань өөрөө хүлээх үү гэдэг ч юм уу? Хариуцлагын тогтолцоо ямар байх уу те? Манай Монгол гэх чинь одоо технологи зөвхөн бид нар хэрэглэгч орн шүү дээ. Тэгтэл одоо үндэсний одоо технологи хөгжүүлэхийн тулд одоо бид нар бол цаашдаа яах вэ? Тэр хиймэл оюун ухааныг хүний эрхийг зөрчихгүй байх, хүний эрхинд одоо илүү нааштай байх ийм ямар боломж байх уу гэдэг энэ асуудал бол энд бас яригдах юм байна. Хиймэл оюун ухаан маань ер нь нэг жоохон хүүхдийг л хүмүүс тал талаас нь мэдээлэл өгөөл хүмүүжүүлээд шүү дээ тий. Тэгэхээр буруугаар хүмүүжүүлэх юм бол бас буруу чиглэл рүү явах магадaltaй ч тийм үү тий. Тэгэхээр зэрэг энэ бүхтийг л одоо анхаарах юм шүү дээ тий. Ялангуяа одоо философийн танаа энэ чиглэл бол бас ер нь альч бүх энэ салбар мэргэжлүүдэд бол маш чухал гүн шингэж өгөх хэрэгтэй тийм чиглэл юм болоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл бас тийм ёс суртахуунтай ямар ч мэргэжлийн ажил хийсэн ёс суртахуунаа алдаж болохгүй тийм тэр өмнөх бас ярьцлага дээр ярьжсэн тийм за барилгын инженер, замын инженер байлаа гэж танаач ер нь дандаа инженерүүдийг бас гаргадаг сургууль шүү дээ тийм тэр хүмүүс зөвхөн нөгөө цалингаа авчлаа байвал цаанаас нэрсэн ямар ч материалаар нь ч тийм үү тийм муу материалаар чамаагүй замаа барих ч тийм үү муу материалаар байшингаа барих ч тийм үү энэ бол байж болохгүй. Анхаас нь сургуульд нь бас ингээд зөв одоо соёлыг зөв одоо ёс суртахууныг бий болгох гэдэг бол бас маш чухал болоод ирж байгаа л да тий. Цаана маш олон хүмүүсийн бас амьдрал тэр бүгдээс тэр инженерээс шалтгаалж байна тий. Улс орны эдийн засагч тийм үү тий. За тэгэхээр хотын соёлын тодорхой ойлголтууд гэдээ бас ном гаргасан юм шүү дээ танах чинь. Бас гоё ном байна. Сайн ингээд нэгэд үзсэн чинь хотын одоо соёлч гэдэг чинь одоо бүх байшин барилгууд нь ямар учир жанцантай
хувийн соёл болоод бусадтай харьцах соёл, хувцлалтын соёл за юу одоо сонсох уу гэж ер нь бүгдийг нь л энэ дээр агуулсан маш гоё сонирхолтой ном байна л да тий. Энэ номыг таваас товчхон танилцуулаа шүү дээ. За манайх бол яг энэ хотын соёл гэдэг энэ арга хэмжээг бас тогтмол явуулдаг. Урд нь одоо би танд ярьжсэн соёлын сар биш одоо хотын соёл гэж нэг тусдаа сонгодог хөгжим эсвэл философи олимпиад гэдэг тусдаа явагддаг байсныг энэ жил ингээд нэгтгэхэд ийм том одоо сар болгож байгаа. Тэгээ хотын соёл гэдэг яг энэ ойлголт бол хотын соёл гэж яг юу юм бэ? Хэдийн үеэс одоо бид нэр хотын соёл гэж ярьдаг болсон юм хамардгийн энэ талаар одоо нийслэлийн соёл урлагийн газраас одоо бидэнд захиалга өгч анх энэ хотын соёлын талаар одоо судалгаа явуулсан. Тэгээ 1200 одоо хүнээс санаандгүй төврийн байдлаар одоо судалгаа авсан. За тэгээ энэ дээр бол бид бүхэн хотын соёл гэдэг тодорхойлтыг бол жишээлбэл одоо хин нэгэн хүнд садаавахгүй одоо зөв одоо өөрийн гэсэн зөв тийм юу ёс суртахуунтай соёлтой ийм хүнийг л одоо хотын соёлтой хүн гэж үзнэ гэж үтсэн ба. Тэгээ энэ судалгаан дээр хамгийн сонирхолтой нь яасан гэхээр одоо хотын соёл та өөрийгөө хотын соёлтой хүн гэж үзэж гинүү гэдээ асуусан. Бараг 70 гаруй хувь нь хотын соёлгүй гэж үзэж гин гэд. Яагаад энэ хотын соёлгүй гэж та энэ бүхнийг одоо ингэж үзэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо энэ байшин барилга нийтийн тээврээр үйлчлүүлэх, гар утсаар одоо ярих соёл гэл хувцаслах гэдэг маш олон соёлыг энд хүмүүс дурдсан байсан л да. За жишээлбэл одоо юу гэдгийг хувцаслах соёл гэж одоо таны бодлоор яг юу юм бэ гэд ингээд задлаад бид нар асуугаал яваадсэн. Тэгэхээр хувцаслах соёл бол одоо энгийн чөлөөтэй бие бариагүй энэ соёлыг одоо бид нэр хувцаслах соёл гинэ. Эсвэл одоо албан хаагч нараас одоо судалгаа авахаар хит дийжин чамин ганган хэнцэр биш энгийн тэгсэн хэрнээ ажил хэрэгч албан хувцсалтыг бид нэр одоо хувцлах соёл гинээч гэдэг юм уу те. За тэгээ мөн одоо нийтийн тээврээр үйлчлүүлэхэд одоо ямар байх вэ? Шөнийн цагаар одоо утсаар ярихгүй мессеж бичихгүй байх энэ төр гэл маш олон зүйлийг одоо тэр манай судалгаанд хамрагдах хэвэл энэ хотын соёлын талаар өгүүлсэн байдаг. За тийм учраас бид бүхэн шинжилгээ ухааны технологийн их сургуулиас бас нэлээд хэдэн жилийн өмнөөс хотын соёл гэдэг лекцийг бүх одоо 1-р курсэд элсэж орсон Монголын түүхийн хичээл үзэж буй за жишээлбэл өнгөрсөн жилийнх гээд 3805 оюутанд одоо яг энэ хотын соёл гэдэг ойлголтыг бид нэр хичээлээр нь дамжуулж хүргэж өгсөн байна. 1-р курстэй орж иж байгаа оюутан залуучдын хувьд бол бас 3 сарын хугацаанд бол мэдээж энэ хотын соёлтой тий за хүнийг дуурайгаал дагаал за ингэдэм байх ингээл тий мэдээж үлгэр авч байгаа хүн буруу соёлгүй хүн байх юм бол тэрнийг дуурайгаал улаан гэрлэр гэдэг шиг тий гэх мэтлээ олон тийм буруу зүйл гэхээс илүү яг сургуулиас нь энэ одоо соёлын өдрөлгийг сарыг зохион байгуулж байгаа болохоор бас энэ дээр олон төрлийн мэдээллүүдийг хичээлдээ сурангаа тий заавал ийш тийш яваал эндээс ном тахимлаас гэхгүйгээр сургуулийнхаа танхим дээрээс одоо энэ мэдээллүүдийг авах гэдэг бол маш бас гоё боломж байх гэж бодож байна. За тэгээд энэ хүрээнд бол бас нээлт бас болж байгаа юм байна тий. За соёлын сарын нээлт нь болж байгаа юм байна. Хаалт нь 3-наас 28-ны хооронд гэж харлаа тий. За 28-нд хаагдаад бас ямар нэгэн яхаа хамгийн сайн оролцоотой хүүхдүүдийг нь урамшуулах юм уу яах юм тэр талаа та бас нэг танилцуулаач. Тэгээ оюутнуудын хувьд бол мэдээж хэрэг урамшуулалтай хамгийн сайн одоо оролцсон оюутан маань адгийн наацхан одоо хичээлийн тодорхой хэмжээнд одоо бас оноогоор нь урамшуулах. За мөн одоо хамтарч ажилладаг байгууллагууд байна. Тухайлбал одоо Монгол Улсын консерватур одоо бид нар хуучнаар хөгжим бүжгийн сургуулиуд ярьдаг тийм. За Монгол Улсын консерватуроос гэж нь бүтэн одоо цагийн тайлбарт концерт ирж байгаа. Ямар ч одоо үн төлбөргүйгээр манай оюутан багш нарт зориулаад сонгодог хөгжим гэдэг чи яг хийл гэж ямар хөгжим юм. Хийл дотроо одоо айлт хийл нь ямар юм. Одоо энэ төр гэдэг ингээ бүр тайлбарлаад тэгээ волтуурна гэж ямар хөгжим юм. Эсвэл одоо балетаас авчираад балет одоо ийм төрөл байна. Эсвэл дуурийн дуучдыг авчираад айрыг дуулуулдаг ч юм айрыг гэдэг нь энэ юм, симфони гэдэг нь энэ юм, симфониата гэж энэ юм гэдэг бүр тайлбартай юм концерт ирж байна. Үүний өмнө бол одоо Сонгодог урлагийн академик театраас бас мэрэгжлийн хөгжимчид, дуучид, бүжигчид ирээд театр үзэх одоо соёл гэж яг юу юм бэ? Одоо театр үзэхдээ бид нэр гар утсаа
дуугаа төлөвтөнд тавих ч юм уу. Эсвэл одоо ороод чипсидэл шажигнуулаад дуграагаад байхгүй ч юм уу. Ийм наацхийн соёлыг заагаад тэгээд сонгодог урлагийн академик театртаа 50% хөнгөлтөөгөр оюутнуудаа үзүүлэх юм боломжоор хангаж байсан. За тэгэхээр одоо танай олимпиадын хувьд тэгвэл бас оюутан залуучуудаа олимпиад бол мэдээж олимпиадын ялагч гэж гарч ирстэй тэгэхээр төрүүлсэн хүмүүстэй ямар одоо ямар шагнал урамшуул байгаа юм бол. За энэ ерөнхийдөө бас сая хотын соёлын хүрээнд гэж байгаа учраас ерөнхийдөө философи бол хүний одоо ерөнхий соёлын төвшин бол илтгэж байдаг. Тэгээд аль болохоор оюутнууд маань одоо би нөгөө захим орчинд маш их хэмжээний нөгөө нэг 90 доллар хийн шүү дээ тий. Рил бэлтгэж байгаа. За тэгээд кино үзэж, кино тайлбарлана. Тэгээд нөгөө нэг химэл уюухан бол нөгөө хүний хайлтыг ингэж багцлаад ингэ бүлэглээд тодорхой хэмжээний юг мэдээлэл ингэж гаргаж ирдэг юм байна л да. Тэгээд нөгөө монголчууд бол захим хэрэглээ маш өндөртэй боловч нөгөө талаас аваад үзэх юм бол маш хэрэглэгч. Тэгээд нөгөө хүмүүсийн нөгөө мэдээллийн хайлт бол хангалттай төвшөнд бас биш байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө химэл уюухан гэдэг чинь нөгөө тухайн улс орны залуучууд нь ингээд нөгөө бүлгүүдэд ингээд зориулж багцалж мэдээллийн санал болгоод юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө залуучууд маань аль болохоор л одоо юм соёлын талаарх мэдээлэл хайгаад түрүүний гар утсан дээрээ ч одоо тийм хөгжим татаад ч юм уу эсвэл одоо тийм хайлт хийх тусмаа химэл уюухан маань хэрэнд нь хөгжөөд нөгөө бидэрт тийм одоо дэлхийн өв болсон одоо бүтээлүүдийг одоо санал болгож явдаг гинэ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө ард түмний соёлын төвшин хэр байгаагаас хамаарат химэл уюухан бас тийм байдлаар бидэрт яана гэсэн үг. Одоо мэдээлэл өгнө л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бид нар оюутнуудаа урамшуулад одоо зөвхөн философийн онлын мэдлэг гихгүйгээр тэрийг нэг хэсэг болгоод нөгөө захим одоо юу гэхээр ашиглаж байна. За тэгээд тэр захим рил бэлтгэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй хандаж байна уу те хүний хариуцлага хүний эрхэм чанарыг хэр зэрэг гаргаж ирж байна. Хүн хүнээ хэр зэрэг хөндлөж байна гэдэг тэр агуулгаар нь те ингэж яана гэдэг маань нэгсэндээ оюутнуудын дунд тэр цэнэгээр бас их хайлт хийн гэсэн үг. Тэр хэмжээгээр химэл уюухан маань улам илүү одоо хүмүүнлэг, суртахуунлаг мэдээлэл бидэрт бол бэлдэж өгнө л гэсэн үг. Тэгээ бид нар яг оюутнуудаа нөгөө шин санаа одоо шинэлэг шин санаа гаргаж байгаа. За тэгээд одоо мэтгэлцэн гэхэд чинь одоо тий нөгөө мэтгэлцэж талдаа илүү хүндэтгэлтэй хандж байгаа, хүний эрхийн мэдрэмжтэй хандж байгаа, соёлтой харилцаж байгаа гэдэг. Ерөнхийдөө л нөгөө зөвхөн онлын гэлтгүү бас харилцааны ур чадвар тий хүнлэг харилцаа эсрэг талаа одоо баталгааны хязгаарлалтыг нь одоо хүлээмжшүүлж байгаа тий. Ерөнхийдөө арлс нийгэмд хүний чадвар бол тэр шүү дээ тий. Өрсөлдөгч одоо мэтгэлцэх талдаа хүндэтгэлтэй ханддаг, хүлээмжшүүлдэг, уян атан байх чанар гэдэг бүх талыг харалж үзээд ерөнхийдөө дүгндэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө философи олимпиад маань энэ чадвартай байгаа чадварыг одоо гаргаж ирж байгаа хүн бүхэнд оюутнуудад ерөнхийдөө нээлттэй. Тэгээд ерөнхийдөө бас бүртгэл явагдаж байгаа. Тий. Тэгээд мэдээж одоо байр хэлсэн оюутнуудад бол кредит урамшуул өгдөг. За нөгөө талаас аваад үзэх юм бол энэ нөгөө хүний эрхийн Amnesty International байгууллагаас бас оюутнуудад хүний эрхийн одоо хамгаалагч гэдэг ийм сертификат өгж бас энэ олон нийтийн арга хэмжээнд оролцсон гэсэн ийм батламж бас гардуулдаг байгаа. Зөв. Тэр нэг бас нэг хүндлээ юм асуумаар байна л да. Одоо химэл оюухан бас ярьж байна тий. Тэр энэ оюутан залуучуудад тэр химэл оюухан дээр багшийн өгсөн даалгаврыг гялс хийгээл хариултын гаргаж ирэх. Тэрнийг нь та бүхэн ялгаж салгаж чадчихна уу? Ер нь одоо гадны улс орнуудад бол одоо багш нар нь тий чат GPT гээл тэгэл уурлаад хамаг уура барж байгаа тийм мэдээлэл сонсогч юм л да. Тэгэхээр зэрэг энэ хүүхдүүд чинь гэрийн даалгавар гэж өмнө болол бид нар энэ химэл оюун байхгүй байх чинь уншаал шинжэнгөө өдөржингөө ингээл уншаал цээжлээл тий тогтоол ойлгоол нэлээд юм болдог ус. Одоо бол зүгээр тех шаардлагагүй шууд команд өгөөл хариулт гарч ирлээ хэвлэлээ эсвэл тэрнийг файл олгоод багш руугаа шидлээ тэл тийм л болчиход шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр нөгөө энэ оюутнууд маань одоо яг хэр чанартай бас суралцж чадах бол дээрээс нь одоо яг чанартай яг нөхдөд гарч чадах уу та бүхэн бас тэрнийг хянаж чадах уу гэдэг бас нэг асуудал гарч ирж байна л да. Энэ дээр та бүхэн хариулт өгөөч. За жишээлбэл одоо чат GPT-гээр
даалгавраа хийж байгаа байдлууд бол байгаад байна. Яг ялгаж бас зарим нь сайн чадахгүй байна үнэндээ. Тэгээ би яаж жишээлбэл өөрийнхөө хувьд бол одоо хичээл дээрээ ашигласан номоо заавал арталт нь тавь. Яг аль хэсгээс ишлэл авсан. Тэрийгээ заавал тавь гэсэн. Одоо ийм шаардлага тавьж байна. Тэгэхгүй л болохоор үнэндээ тэр ChatGPT-гээр хүүхдүүд ингээл юм бичээл ирэхэд чинь тийм ялгагтгааргүй бүр те бичсэн юм зүйлүүд бол зөнтэй байна. Тэгэл одоо бидний гол тэрийг одоо ялгаж чадах юм ашигласан номоор нь л би одоо барьж ин да. Тэгэхгүй бол хэцүү байна. Тийм тий. Би бас яг дөнгөж сая таны хэлсэн чинь надад нэг тийм санаа орж иж байна л да. Ядчил ChatGPT-гээс олсон мэдээлэлээ гараар бичиж гараар авчирчээ. Гэх юм бол бас нэг бичиж явахдаа нэг ойлгоод явсан тэр мэдээллүүдийг хоосон гэж команд өгөөд та бүхэндээ шийдэх биш те. Бас нэг бичиж явахдаа нэг ойлгоод юм аваад үлдчих болоо гэж бас. Тийм манай зарим багш нар яг тийм үү. Гараараа бичиж ирчих юм уу те. Тэгмээр санагдлаа сая. За тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нийгмийн хүмүүнлэгийн сургуулийн түүх соёл аялал жуулчлалын техникийн эрхлэгч доктор дэд профессор Наран Зацрал шинжилгээ ухааны технологийн сургуулийн нийгмийн хүмүүнлэгийн сургуулийн түүх аялал жуулчлалын техникийн ахлах багш Наранбаатар нар хүрэлцээрч энэхүү соёлын сар одоо 11 сард шинжилгээ ухааны технологийн их сургууль маань соёлын сар болгон зарлж байгаа холбоотой бас мэдээллийг дуулгалаа. Тэгэд энэ одоо соёлын сар та бүхэн оюутан залуучууд манаас гоё идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Маш гоё юм. Тэр болгон л одоо өөр сургуулиуд төрийн зохион байгуулад байдаг юм гоё аян явагдаж байгаа юм байна шүү гэж ойлголоо. Ингээд та бүхэн ажил үйлс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Гэгээ өглөө үргэлжилж байна.